цэцэг холын зай шийдлэх гүйцэтгсэн. Сод цэцэг багийнхаа эхний хоёр холын зай шийдлэх гүйцэтгэсэн. Уйлангийн наацч өөрөө инэрлийн бөмбөгийг салгаад тоглолтын нээлтийн оноо сод цэцэг авлаа. Чимэд долгор өмгтэй. За өнөөдөр хуучин багийнхаа эсрэг тоглож байгаа гэдгээрээ бас онцлог байгаа. Индрагийн холын зай шийдэлтэй өөрөө хөл дээр ажиллаа задлсан сод цэцэг. За энэ удаа өнөр заяагийн шийдэлд онсон. Индрагийн дамжуулалт халиун буцаад гаргасан цас чимэг нэг зангаад шийдэлт явуулсан. За ингээд Итүүгийн ревсүүдийн за бөмбөгийн шилжтийг гоё болсон. Сод цэцгийн маш ухаалаг хүлээцтэй тайван байдал. Багт хоёр чимэд долгор хомж ороод завшруу гаргасан цас чимэг хоёр дараалсан шийдэлт амжилттай болжээ. тоглож байгаа юм байна. Чимэд долгоор завшин дээр гарч ирээд авсан, сударцсан. Чимэд долгорын болон холын зай шийдэлтэй орж байна. Тунглаг бод тайлбар хумаад орсон давталгын амжилтгүй болсон. Номин 2 дахь боломжийг үүсгээд довтолсон. Бөмбөг цагирах дуунлаа дээрээс нэмээд адаа салгачтай. Сод цэцэг зай гараад ирсэн. Сод цэцгийн 3 оноо шийдэлт амжилттай. Муу зохион байгуулалт бол харагдахгүй байна тийм. За Сарантуягийн шийдэлт энэ удаа зэрэгт онсон. Багийн 10 тоглог санагч байна. Жаклин 3 дээр сударсан шийдэлт нь амжилтгүй болсон. За довтлооны самбарыг бол ээж дараалан авсаар эцэстээ номингийн 2 оноо ууштагчсан. Зас чимэг. За зүүн рүүгээ дайраад явсан зас чимэг зөөрөөд орсон самбарцсан төгсөл оновчтой боллоо. Оноо тэнцүү. Жаклин. За дайраад явсан хурдан байна. Алдаад төгсөл амжилттай боллоо. За тунгалагийн хөрсөн тоглоо амжилттай боллоо. Довтлооноос гол том суугаа. Сарантуягийн шийдэлт унсан. Өнөр заяа 3 оноо шийдэлт амжилттай болсон. За Орон руу голсон завшин дээр цас чимэг нэг аваад чи давхиж аргалаа будалтай баг онгод гисэн. Оноогоо авлаа дээрээс нэмээд алдаа салгасан. Сарантуя чимэд долгоор. За цас чимгийг суулгаж чадсан шүү. Баруун 45 дээрээс шилтэн найдвартай байна. Жаклин данигийн эсрэг нэг контактад тоглохоо цагир дундаа. Өнөр заяа шийдэлт оновчтой. Баддогтын өнөр заяа энэ тоглолтод 3 дахь удаага олын зай шийдэлтийг унгалаа. За дахиад бөмбөг таслаа самбар доороос тунгалаг 2 оноо авсан. 29 Сарв баг дараалал 7 оноог авсан. Эсвэргээрээ Итүүгийн ерөөсүүдээс оноо самбарыг хөдөлгөж чадахгүйс энэ удаа Гэхдээ Итүүгийн ерөөсүүд бөмбөгтөө хийвэр чимэд долгоор. Зул цэцгийн шийдэл оновчтой. Сарантуяа урд давхад хамгаалтаас давхын шийдэлт хийхгүй болсон энэ үед. Цас чимэг хөөргөл явуулсан давхын амжилттай. Дээр гарсаа слаа тавьсан Жаклин холын зай шийдэлтийг гүйцэтгэж байгаа юм байна. Шийдэлт амжилттай болсон. За маш Оноо авч чадаагүй дуусгасан юм. Тоглолт нь нэлээд одоо орж ир чадахгүй л байгаа. За энэ үед инрэл 2 оноо. Чимэд болохоор за хамаад орсон баруун гарын төгсгөл амжилттай болсноор 7 онооны зөрүү. Хоёрын голоор их гоё яваад орсон. 4 хамгаалагчийг гаргасан тоглолтын амжилттай Тоглож байна. Дахиад зөрөөд орсон. За энэ удаа баруунаараа төгсгөөд алдаатай дуусглаа. За хувийн ур чадвар өндөр юм аа. Тоглоо. Тунгалаг. Хөргөөд үндсэн тоглоогоо явуулсан. Амжилттай болж байна. За дамжуулалт. Сод цэцгээр өрсөн бөмбөг алт болсон Индра ганцаараа гараад ирсэн. Үлзий хотын Индрагийн тоглолтын амжилттай. Зүүндээ хоёрын голоор яваад орсон номид үлдээсэн дамжуулалт тоглолтын амжилттай болсон. За эсрэг багийн хамгаалтыг бол Тунгалаг. Дахиад нэг илүү дамжуултыг өгсөн. Жаклин Кармгийн самбарцсан шийдэл цагт унлаа. Ардаа үлдээсэн чимэд долгоор. Баруунда дайраад гоё алгасан. Чимэд долгорын тоглоо оновчтой болсон. Жаклин контакттай тоглолтын амжилттай болсон. Ердөө хоёрыг нь амжилттай болгочод байгаа. Өнгөө таслуулчлаа. Өнөр заяа. Хурдаар илүүрхэд гараад ирсэн 2 оноо авч байна. Индрагийн тоглолт болтгүй дээ. Сарантуяа за хонжороо дамжуултыг өгсөн хамгаалагч довтолж аргалсан довтлон амжилттай. Хүний илүүдэд довтлонд орох боломжтой байсан. За цас чимэг
Потенциал шилдэг гүйцэтгсэн. Цаас чимгийн шилдэг амжилттай болсон. Жоловч сарлага захиалсан. За тунгалгийн холын зайшил донолтоосон. Сонон зүрх Индра бомбтой. Индра step back 3-аас Сүлзий Бат Индра тэр доор нь хариуг нь барилаа. За Индраг сайн мэдж байгаа. За дээрээс нь 10-ын тоглогчсон тэрийг мэдж байгаа учраас санаа мах болоог байгаа. Жакли нөгөө шон дагж орж ирээ дамжуул. За тойроод чимэд долгорыг судалсан. Чимэд долгорын шийдэл байндаа тусч байна. Өнөр зэ зүүндэд саад 3 шилдэг амжилттай болгосон. За айлтаас удаад гаргасан голын зэ шилдэг амжилттай болж байна. Тунгалаг 47 дээрээс голын зэ шилдэг гүйцэтгсэн. Тунгалгийн шилдэг амжилттай болсон. Яарал багшлган бол огтхон байхгүй. Жаглин хомж ороод их гой дамжуултыг үлдээсэн. Сод цэцгийн 2 оноо. Цаг дуусгаад 51 секунд үлдсэн 13 онооны зөрүүгээд Итүгэ Эрсүүд маш хүнд даалгавар бий болчлоо. За энэ бол эмэгтэй дээдлигийн энэ шинэ удирдлагын 2 дахь тоглолт байсан. За ингээд шинэ дасгалжуулагчтай шинэ бүрэлдэхүүнтэй 10 баг удирдлагын ажлаа байгуулж байна.